байцгаана уу? Зуны мэдээ сонины энэ 7 хоногийн томыг сэтгүүлч Бян Бажид олон мигмар жаргалнаар хүргэж байна. За манай амьдралын тойрог болон маань даваа гараг болгон үзэгчтэй хүрдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн зочноор ямар хүн урьсан байгаа лээ? За тэгэхээр энэ удаад Монголын урлагийн салбарт бас өөрийн гэсэн ертөнцөө одоо бүтээж яваа соёл судлаач одоо бүжигчийн соёлын тэргүүний ажилтан Лавг Сүрэнг одоо амьдралын тойрог болгонгийнхаа хөрөг нийтлийн зочноор урьж ярилцсан байгаа. Тэгэхээр бас бүжгийн одоо спортод анх үйл тавьсан үеэс эхлэн одоо хүртэл одоо бас тасралтгүй үргэлжлүүлж яваа хүний сонирхолтой ярилцлагыг бас даваа гарагийн амьдралын тойрог болгонгаас хүлээн авч унших боломжтой. За манай мөн даваа гарагт өргөдөг болонгуудын нэг бол leadership forum байдаг. За энэ удаагийн болондоо бол бид нар шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга мөнх зөрөгтэй одоо шүүгч нарын ёс зүйн зөрчил болон одоо сахилга хариуцлагын асуудлаар бол ерөнхийдөө ярилцсан байгаа. Тэгээ энэ тухайн ярилцлагыг бас манай даваа гарагаас хүлээн авч уншаарай. За мөн манайх даваа гарагт одоо хойд бүсийг онцлсан байгаа. Тэгэхээр хойд бүст бол Хөвсгөл аймгийн засаг дарга ивэлдор хойд бүсийн одоо нэраа хүүхдийн эмч нарт зориулсан хүүхдийн эрчим тэмчилгээ 2026 сэдвт одоо сургалт болсон байгаа. Энэ талаар бас дэлгэрэнгүй болон одоо бусад бүсийн болгон одоо Орхон аймгийн мэдээнүүдийг хойд бүсийн мэдээнээс хүлээн авч унших боломжтой байна. За бид нэр мигмар гарагийн дугаартаа бол тэд бид болон онцлсан байгаа онцлог материалаараа за яагаад гэхээрээс одоо нөгөө нэг яг яригдж байгаа улсын хурлын гишүүнийг үүлэн татах хуулийн төсөл бол одоо хилцэгдэж байгаа. Энэ үед одоо бид нар бас бусад улс оронд түгэл улсын хурлын гишүүд нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэдэг юм бэ гэдэг өнцгөөс ерөөхдөө тэд бид болонгаа Монгол улсын бас парламентын ёс журамтай айлууд нь харьцуулан бичсэн. За тэгээд энтгэгт бол одоо парламент нь за Канада улсад бол Канада улсын зарим мужид одоо сонгогчд нь ингэж улсын хурлын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд бүрийн эрхээс нь одоо түтгэлзүүлдэг ийм одоо юутай юм байна. Хуультай юм байна. Тэгээд энэ талаар бид нар онцлсан байгаа. Тэгэхээр сүүлийн үед л одоо үеийнгийн дээрлэхтэй холбоотой асуудал бол нэлээд анхаарал татж байгаа тийм. Тэгээ ялангуяа энэ бол цахим орчинд их хвчлэг үйлдэгдээд байна гэдэг бол асуудал болоод байгаа. Тэгэхээр энэ талаар бас цагдаагийн байгууллагаас бас аян зарласан талаар мэдээлжсэн тийм. Мэдээж хэрэг нь бол анхааруулжтай хэрэг болсон. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ үеийнгийн дээрлэхтийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор бас одоо эвдрээгүй ирээдүг бүтээ 2026 гэх одоо ийм аяныг энэ сарын 13-наас 5 сарын 6-ныг хүртэл одоо аяныг үргэлжлүүлэхээр болсон байгаа юм. Мөн одоо дээрэс нь e-kids application гэж одоо хэрэгжиж байгаа. Одоо тэр нь яадаг вэ гэхээр одоо эцэг эхчүүдтэй санаа зовлтгүйгээр одоо багш нартай хэлэхгүйгээр ч юм уу те эсвэл санаа зовж байгаа хүүхэд ингээ өөрөө тэр аппликейшнаараа дамжуулан цахим дээрлэлтэд өртсөн бол мэдээлэх боломжтой. Тэрийг нь цаашаа хүлээж аваад тодорхой одоо албан ёсны байгууллагуудад хүргэгдэх тийм журмаар явагдах нэг тийм аппликейшн бас одоо хүүхдүүдэд хэрэгтэй аппликейшн бас яасан те хөгжүүлж байгаа талаар бас энэ үеийг ярьжсэн. За мөн бид одоо 14 хоногт нэг удаа одоо нийтийн эрх ашигын төлөөх бүтээлээ хүргэдэг. Энэ удаад бол оюутнууд сурах эрхийнхээ төлөө эрүүл мэндийг золиосч байна гэх сэдвийг одоо хөндөж авсан байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо оюутны дотор байранд хөвгц мөөгөнцөр одоо ургаж дотоод орчинд нь одоо ингээд юм эрсдэл учруулахар хэмжээнд хүрсэн байгаа талаар бас мэдээлэл хүргэсэн байгаа. Энэ нь бол бас оюутнуудын одоо эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй байгаа талаар бас сэдвийг хөндөж авч ярьсан байгаа. Тийм учраас одоо ер нь оюутнууд сурахын тулд эрүүл мэндээрээ бас хохирч байна гэдгийг бол асуудал хөндлөж байгаа тийм. За мөн бид одоо Лавг гарагийн дугаартаа ээлжид үзэл бодлын чөлөө талбар булангаа хүргэсэн байгаа. Энэ удаад бол бид нэр ерөнхийлөгчийн санаачлаад байгаа улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн одоо талаар эрдэмтэн судлаачид ямар байр суурьтай байгаа вэ гэдэг талаар л одоо эрдэмтэн судлаачдын байр суурийг одоо онцолж хүргэсэн байгаа. Тэгээд энэ тухай та бүхэн манай Лавг гарагийн дугаараас болон бас пэйжээс маань хүлээн авч унших боломжтой байгаа. Мөн бид одоо бас бүсийн мэдээг өргөдөг шүү дээ. Тэгэхээр Лавг гарагт бол одоо төвийн бүсийн мэдээг бас онцлсан байна. Түүгээр одоо Төв аймагт бол одоо хөгжлийн бэрхшээлтэй одоо хүүхдийг ойлгож дэмжих одоо энэ сургалт хэлэлцүүлэг болсон. Одоо мөн одоо төв замын өргөтгөл шинжилгээ ажлыг эхлүүлсэн байна. За Сэлэнг болон Тархан аймгийн одоо тэгш хамрын сургах боловсролт хамтдаа гэх одоо ийм одоо Дархан аймгийн ерөнхий боловсролын 12 дугаар сургууль одоо 7 дугаар цэцэрлэгтэй хамтран одоо тэгш хамруулан сургах боловсролын арга зүйн дэмжлэг үзүүлэх одоо энэ сургалтыг бас зохион байгуулсан байгаамаа.
За энэ 7 хоногт болсон нэг онцлог үйл явдал нь бол бас түүхийн багш нарын зөвлөгөөн байсан. За өнгөрсөн 5 гарагт ерөнхийлөгч Хүрэл Сүхий ивэлдор одоо их түүх нэг Монгол урайтай түүхийн багш нарын анх дугаар зөвлөгөөн бол болж өндөрлсөн. За тэгээд зөвлөгөөнд бол бүх шатны сургуулийн түүхийн багш нар за яам агентлаг, музей, боловсрал гэд одоо нийтдээ л 600 гаруй хүн оролцсон ийм том зөвлөгөөн болсон байгаа. За тэгээд улмаар одоо энэ хүү зөвлөгөөнөөс эхлээд түүхийн багш нарын улсын зөвлөгөөнийг 5 жил тутамд одоо зохион байгуулж авах юм төлөвлөсөн байгаа. За тэгэхээр бас одоо аялал жуулчлалын улирал эхлэх гэж байна. Манай улс одоо энэ жил 1 сая жуулчийг хүлээн авах зорилго тавиад ажиллаж байгаа. За энэ удаад бол ерөнхийдөө бол манай улс бол нүүдлийн соёл иргэншил одоо байгалийн үзэсгэлэнтэй тогтцоороо бас ялгарах давуу талтай. Тийм учраас одоо аялал жуулчлалын менежментийг айл бүр хэрэгжүүлэх боломжтой гэх одоо энэхүү нийтлийг бас бичсэн байгаа. Энэхүү нийтлийг манай одоо Пүрэв гарагийн аялал жуулчлал булангаас хүлээн авч унших боломжтой. Энүүгээрээ бас сонирхолтой бас санаануудыг бас дэвшүүлсэн байгаа. За бас энэ 7 хоногт болж өнгөрсөн нэг онцлог үйл явдлыг бид нар Баасан гарагийн дугаартаа онцлсан байгаа. За тэрний юу вэ гэхээрээс Монгол Улсын боловсролын сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол судлалын хүрээлэн одоо хамтраад 2 жилд нэг удаа одоо уламжлалт болгон зохион байгуулдаг Монгол судлалын шинэ иргэнгээд олон улсын одоо 6 дугаар хурлыг бол зохион байгуулсан байгаа. За энэ хурлаар бол одоо 6 дахь жилдээ зохион байгуулж одоо сүүлийн үеийн орчин үеийн ерөнхий судалгаануудыг бол салбарын одоо мэрэгчлэтнүүд болон одоо гадны 30 гаруй улсын одоо эрдэмтэн судлаачид бол хэлэлцснээрээ маш онцлог болон ач холбогдолтой хурал болсон. За тэгээд ер нь бол энэ хурлын үр дүнд бол одоо орчин үеийн судалгааны үр дүнгууд нь Монгол хэл шинжилэлд бол өөрчлөлтийг авчирж байна гэдэг бол бас хэлэлцүүлэгт оролцож исэн судлаачид бол хэлж исэн. Бид 100-ны мэдээ сонины 7 хоногийн томьёог хүргэлээ. Эх 7 хоногийн томьёороо эрг уулзъя. Зүүн түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.